Сайн мэцхан өргөн үзэгчтэй тав хүн тавтаа сайхан амарч гинөө. За Монголын үндэсний олон нийтийн телевиз үзэгч тав хүндээ ням гарагийн спортын амралт нэвтрүүлгийн шинэ дугаараа үзүүлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бид тав хүндээ саяхан хөдөл отноо болж өндөрлсөн хөдлийн цом 2015 Олимпийн таеквондогийн олон хотын тэмцээнээс үзүүлэхээр бэлтгэлээ. За тэмцээнийг тайлбарлан өргөхээр хөдөл хотын Марната клубын багш цогжуулагч Гаан шиг манай студид хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа. За хөдөл хотноо жил бүр уламжлал болгон зохиолдог хөдлийн цом Олимпийн таеквондог их наадам 5 төрлөөр зохион явагддаг байгаа. Ер нь жил болгон 1 сард оны эхэнд Монголын таеквондо холбооны календарийн төлөвлөгөөний дагуу явагддаг бол энэ сард бол одоо жоохон хойшилж 5 сард зохион байгуулагдсан байгаа. За энэ удаагийн тэмцээнд 21 байгууллагын 200 гаруй тамирчид таеквондогийн 5 төрөлд хорт өгч авах самбагаас өрсөлдсөн. За дэлгэцэн дээр хөдөл хотын таеквондогийн Марната клубын тэмцээний нээлттэй ажиллагаанд хийсэн үзүүлэх тоглолтын хэсгээс гарч байна. За жил болгон тэмцээн маань бол улам өргөжиж энэ удаагийн тэмцээнд олон шин залуу баг тамирчид өргөнөөр оролцсноор онцлог жил байлаа. За ингээ үзэж тав хүндээ хөдлийн цом 2015 тэмцээний нээлтийн үеэр болсон одоо хөдөл хотын Марната клубын баг тамирчдын үзүүлэх тоглолтоос одоо таймлан үзүүллээ. За дэлгэцэн одоо бас энэ хүү хөдлийн цом тэмцээний бас нэгэн төрөл болох Арабикийн төрлийн тэмцээн явуулж байна тийм ээ. Энд одоо бас хичнээн тамирчид яаж оролцсон? За Арабикийн төрөлд бол одоо бага насны ангилалд, за өсвөр насны ангилал, насан туршидын ангилал гэдэг багууд оролцсон байгаа. За ер нь урд жилийнхээс л оролцож байгаа багуудын тоол олон болсон. Ялангуяа пүмзэний төрөл, үзүүлэх тоглолтын төрөл маш олон тамирчид оролцсон байгаа. За хамгаалтын одоо харцаг клуб олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын өсвөрийн цагдаагийн харцаг клубнууд дэмжийн дээр гарч ирсэн байна. За харцаг клуб маань бол одоо жилээс жилд манай тэмцээн оролтонд бол тогтмол оролцож байгаа, тогтмол амжилтыг үзүүлж байгаа энэ клуб байгаа. Ер нь одоо энэ төрөл дээр одоо бас шалгуур үзүүлдүүлж байгаа нэг юм байна. За тухайн одоо хөгжмийн хэмнэл, ирээтэм, за тайзан дээрх соёл, хөдөлгөөний эвсэл, за ая дууны сонголт зэрэг олон зүйлээс хамаарна. Хамгийн гол нь таеквондогийн арабик бүжгийн төрлийг одоо тэмцээн болгонд энэ хөтлөхийн тэмцээнд оролцуулдаг учир нь бол тухайн тамирчны хөдөлгөөний эвсэлтэй болгодог. Мөн одоо хөгжмийн мэдрэмжтэй болгодог. За ирээдүйн Монгол сургуулийн маань баг тамирчид гарч ирж тайзан дээр арабикийн бүжиг үзүүлж байна. Одоо энэ тамирчдын үзүүлж байгаа энэ одоо төрөл маань дэлхийд ер нь одоо бас хэрэг өргөн хөгжсөн байна. Дэлхийд ер нь бас энэ төрлөөр ямар орны тамирчид дээгүүр амжилт үзүүлдэг бол. За манай хөдөл хотын Марната клуб маань 2012 оноос эхлэн жил болгон дараалан бүгднээ Солонгос улсад болдог энэ таеквондогийн 8 төрлөөр явагддаг таеквондо фестивал их наадам гэж явагддаг. Энэ бол тулааны төрлөөс одоо бусад дэлхийн аварга шалгаруулдаг ийм төрөл байгаа. За тэр тэмцээнд бид нар одоо анх орж очиад таеквондо арабик бүжгийн төрөл их орондоо алтан цомыг авчирч ирсэн. Энэ төрлийг одоо Монголдо хөгжүүлэхийн тулд хөтөлбөрийн тэмцээнд энэ бүжгийн төрлийг бол одоо байнга оруулж ирсэн байгаа. Хүүхд залуучууд одоо хэр сонирхож байна энэ төрлийг? Ер нь таеквондогийн спортыг бол одоо хүмүүс зөвхөн тулааны урлаг гэж ойлгодог. Гэтэл таеквондо дотор ийм олон янз идэг. Одоо тулалдах сонирхолтой, бүжиглэх сонирхолтой хүүхдүүд бол энэ бүжгийн төрөлд нь явдаг. Тухайн бүжигэнд одоо сурснараа хүүхд хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх мөн илүүдэлч ингээ одоо хаях. Мөн одоо энэ таеквондогийн анхан шатны хүүхдүүдэд бол энэ хөдөлгөөний эвсэл суулгах дээр маш давуу талтай. За дивжин дээр өсвөрийн төрөл 1-р байрыг эзэлсэн хөдөл хотын Марната клубын бүжиг үзүүлбэр явагдаж байна. За тэгээ үзүүлбэрийг бол одоо бас найруулж тавих, тэгээ хөгжим сонголт гээд олон зүйл бол одоо энэ төрөл дээр их хэрэг болдог бах тийм ээ. Тийм ээ, одоо энэ тайзан дээр гэрэлтүүлэг одоо зөвхөн одоо ганц хүн ажиллахгүй одоо ая дууны тоон мастер гэрэлтүүлэгч, за тэгээд энэ хөгжмийн одоо бүжгийн хэмнэлийг одоо багш миний бие одоо өөрөө найруулаад бараг л тайзны урд одоо найруулагч хэл бараг л одоо үнэ хэлэхэд бол бараг заримдаа ч одоо уурлах үе, инех үе, гоох үе, харагдах үе гардаг. Тэгээ хүүхдүүд маань тайзан дээр гарснараа одоо маш
соёлыг одоо үзэгчдийн өмнө нэг олон хүний өмнө гарснараа маш их зүйлийг одоо өөртөө олж авдаг л да. Одоо энэ үзүүлбэр үзүүлж байгаа хүүхдүүд маань ер нь хичнээн жил бэлтгэсэн хүүхдүүд байна. За манай энэ шавнар маань одоо миний шеф болоод одоо яг 5 дахь жилдээ болж байна. Бүгдээрээ таеквондыг хар бус зэрэг дамтай. За энэ дотор 3 хүүхдний спортын одоо цол зэрэгтэй тамирчид байгаа. Одоо энэ тайзан дээр одоо баг тамирчдын тоо гэж байх уу? За эрэгтэй дүүтэн тамирчин байна, эмэгтэй дүүтэн тамирчин байна заах уу? Таеквондо аэробик бүжгийн төрөлд 5-аас 7 хүний бүрэлдэхүүнтэй байх хэвээр. За одоо баг бол яг 5 хүний бүрэлдэхүүнтэй байна. За дэлхийд бол одоо солонгосууд бол энэ бүжгийн төрлөөр бол одоо дэлхийд бол ноёрхдаг. Гэхдээ сүүлийн үед бол одоо Малайз, Мексик, за манай Монголын тамирчид бол одоо сүүлийн үед цахиур хагалж хүч төрөн орж ирж байгаа. Тухайн одоо бүжгийн маань өөрөө хүний тоо заасан хугацаатай. Тэгээд гүйцэтгэхтэй өшгөл техник гүйцэтгэлөө заавал байх хэвээр. Тэр одоо байхгүй тохиолдолд оноо хасагддаг. За хөтлөөтийн Марнаты клуб тулааны урлагаас гадна одоо бусад энэ бүжиг одоо энэ таеквондогийн бусад төрлүүдээр одоо хүүхдүүдэд маш их төлхөө хичээл өгдөг дээ. За дивжин дээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн өсвөрийн шгшээ багийн олимп клубын таеквондо аэробик бүжгийн үзүүлбэр гарч байна. За ер нь Улаанбаатар хотод олимп клуб бол одоо бусад таеквондогийн клубүүдээс бол сүүлийн үед бол тэмцээн уралдаанд томоохон амжилтыг тогтмол үзүүлж байгаа юм хамт олон байгаа. За олимп клубын захирлаар бол Монголын үндэсний шгшээ багийн дасгалжуулагч Эрдэнэбаатар багш маань ажилладаг. Ялангуяа багнаас өсвөрийн ангилд бол олимп клуб үнэхээр одоо хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зөв эсээр болдог. Энэ тэмцээнд маань одоо бусад аймаг орон нутгаас тамирчид хэр өргөн ирж оролцсон. За хөдөө орон нутгуудаас ихвэл Дорногоо аймаг, Сэлэнг аймаг, Булган аймаг ирж оролцсон. За сургуулиудаас үндэсний биеийн тамирын дээд сургууль, за Улаанбаатар их сургууль ирж оролцсон байгаа. За ер нь ихэнх нь бол Улаанбаатар хотын клубүүд маш өргөн өрөөтэй оролцсон. Орхон аймгийн баг тамирчид бас оролцсон. Тий Орхон аймгийн Дархан уул аймаг, за Дархан уул аймагт бас шинээр нэгдсэн Шарын голын баг тамирчид энэ тэмцээнд одоо бас оролцсон байгаа. Ер нь бүх баг тамирчдад одоо маш их энэ тэмцээн хүчтэй өрсөлдөнд бүх төрөлдөд үзүүлсэн байгаа. За дивжин дээр үндэсний биеийн тамирын дээд сургуулийн аэробикийн бүжгийн баг тамирчид үзүүлбэр үзүүлж байна. За үндэсний биеийн тамирын дээд сургууль бол одоо сүүлийн үед насан туршидын ангилд бол бас хүчтэй өрсөлдөгчдийн тоонд бол зөв эсээр орж байгаа. Багш дасгалжуулагчаар нь Улаанбаатар Мараната клубын багш Оюун билэг багш ажиллаж байгаа. За бусад биеийн тамирын дээд сургуулиудаас давуу тал нь бол тухайн үндэсний биеийн тамирын дээд сургуулиудад таеквондогийн клубыг бол хичээлж байгаа. За дараагийн баг. За Улаанбаатар хотын эхлэл клуб. Улаанбаатар хотын эхлэл клуб маань саяхан энэ жил шинээр байгуулагдсан клуб. За хөтлийн тэмцээнд одоо энэ жил анх удаага орж ирж байна. Шийдлийн үед бол бас арай өрмөц тийм ээ. Химагийг бас агуулсан юм зүйлийг үзүүлэх гэж бас орж штэ. Таеквондо аэробик бүжгийн төрлөөр заавал өмд бүс хоёр байх хэвээр. За дээгүүрх өмсгөл болон одоо ямар нэг чимэглэл зүйлтэг бол зүүж болохыг олон улс зөвшөөрсөн байдаг. Тухайн улс үндэстэн бас өөрсдийн онцлогийг харуулсан зүйлийг үзүүлж бас болох нь шүү дээ тийм ээ. 2012 онд одоо хөтлөөтийн Марнаты клуб Монгол улсаа төлөөлж оролцож байхдаа үндэсний дээгүүр одоо хантааз дээлийг өмсөж оролцсон. Тэгэхэд бол тэр олон орны 64 орны тэр баг тамирчид одоо бүгд босож алгадагч бидэнд баяр хүргэж ирсэн. Тэгээ үндэсний онцлогийг харуулах бас маш томоохон боломж бол тэр үед харагдсан. За энэ одоо дараагийн төрөл болох болзол тулааны төрлийн үзүүлбэр үзүүлж байна. Энэ үзүүлбэр маань одоо юу шаарддаг вэ энэ талаар? За энэ үзүүлбэр маань болохоор за дэлгэцэн дээр одоо бага насны ангил маань явагдаж байна. За тухайн болзол тулаан 5-аас 8 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой гэж заадаг. За энэ бол жүжигчсэн тоглолт буюу хоосон сүл одоо
хоорондоо одоо энэ үзүүлбэр үзүүлж байгаа. Энэ үзүүлбэр дээр бас тодорхой хэмжээний өшгөл техник зааж өгсөн байдаг. Жүжигчлэх одоо ур чадвар энэ бага наснаас одоо хүүхдүүд маань бас эзэмшдэг. За дараа чимэг гарч ирсэн байна. За дараагийн баг маань гарч ирсэн байна. За баг болгон л өөрийн гэсэн одоо өрмөц, онцлог шийдэл жүжигийн утга санааг бол илэрхийлж гаргадаг. За гой энэ удаагийн тэмцээнд бол гой санаанууд бол зөндөө гарч ирсэн. Тэмцээний явцад бол харагдаж ирсэн. Энэ удаа хангах баг үзүүлж байна. За энэ баг маань болохоор ирээдүйн Монгол сургуулийн баг тамирчид маань болцол тулааны хосон сүлийн үзүүлбэрийг үзүүлж байна. За тухайн үзүүлбэр нь одоо хүүхдийн одоо тэр гар утсыг дээрэмдээ тэр гар утсыг нь одоо буцааж авах гэж одоо үзүүлж байгаа тэр жүжигчсэн тоглолтыг харуулж байна. За энэ үзүүлбэрээр бол тухайн таеквондогийн өшгөл техник за бас тэгээд хурд хүч өчилт одоо боолт зэргийг бол харуулдаг. За манай хөтлийн цом тэмцээн бол бусад орон нутгийн тэмцээнүүдээс бол одоо 5 төрлөөр явагддаг. За мөн дивжин маань яг тайзан дээр явагддаг байгаа онцлогтой. За дараагийн баг гарч ирсэн байна. За хүүхдүүд бол одоо өөр өөрсдийнхөө сэтгэж тийм ээ ямар зүйлийг үзүүлэх үү гэж тэнийг хэрхэн яаж та бие хамгаалах энэ бүдийг үзүүлсэн ийм үзүүлбэрийг бол одоо үзүүлж одоо тайзан дээр харуулж байна. Одоо тухайн болцод тулаа маань өөрөө бас баг тамирчдын багаар ажиллах чадрыг маш хөгжүүлдгээр бас их давуу талтай. А нөгөө талаас одоо бусад хөдөө орон нутагт бол Улаанбаатар одоо хотод болдог ихэнх тэмцээн уралдаан маань таеквондогийн одоо үндсэн төрөл зөвхөн кирюги тулааны төрлөөр явагддаг бол одоо хөтлийн цом тэмцээн маань 5 төрлөөр болсноор тухайн баг тамирчид ирээд одоо 5 төрөлд оролцоод за 4 төрөлд нь яллагдал хүлээлгээд нэг төрөлд медаль аваад маш урам зориг авдаг. Тэр утгаараа манай тэмцээн шин залуу тамирчид маш их өргөн хүрээтэй оролцдог. За дивжин дээр Дорногой аймгийн таеквондо сургуулийн баг тамирчдын одоо болц тулааны төрөл явагдаж байна. Ерөнхийдөө одоо энэ үзүүлбэр бол цэрэг армийн одоо үзүүлбэрийг их одоо төлхөө харуулсан үзүүлэх тоглолт байгаа. Тухайн тамирчны одоо тэсвэр хатуучлыг харуулсан ийм үзүүлбэр зохиомжиж үзүүлсэн байна. За Дорногой аймгийн сургуулийн төвийн багш тасгалжуулагч Батбаатар гэх маань ажилладаг. Бага насны ангилд бол одоо сүүлийн томоохон амжилтуудыг ээлж дараалан үзүүлж байгаа ийм баг чадварлаг одоо хамт олон дивжин дээр өөрсдөө үзүүлбэр үзүүлж байна. Дараагийн баг одоо тайзан дээр дивжин дээр гарсан байна. За дараагийн баг бол одоо таеквондог яг тулаан дээр одоо өмсдөг хамгаалт хэрэгсэл хуугуй шилэмийг одоо өмсөж одоо үзүүлбэр үзүүлж байна. За тухайн нэг тамирчин одоо олон тамирчиндээ хэрхэн тулдаж ямар техникүүдийг гүйцэтгэлийг үзүүлж байгааг нь харагдаж байна. Хөөрхөн одоо өрмөс шийдлүүдийг бяцхан тамирчид маань одоо өөрийнхөө боломжийн хүрээнд сэтгэж үзүүлсэн байгаа. За тухайн болц тулаа маань бас аятай, хугацаатай. За үзүүлэх ёстой техникийн бас гүйцэтгэлтэй. Хэдэн минутын хугацаанд яаж үзүүлэх ёстой вэ? Ерөнхийдөө одоо хамгийн дээдлийн хугацаа бол 3 минутанд үзүүлж дуусгасан байх ёстой. За зарим бүр утга уянгийн маш гоё дараамын хэлбэртэй бүр бараг л одоо мэрэгжлийн жүжигчин шиг одоо үзүүлж байгаа гоё үзэгдлүүд одоо зөндөө байсан. Тэгээ одоо бас техникийн шалгуур байна гэж түрүүн ярьсан шүү дээ тийм ээ. Чумд ямар хөө үзүүлэлтүүдийг бас харж үзэж шалгадаг болон үзүүлбэр дээр. За энэ дээр одоо тухайн одоо хатуу биетүүдийг хэр ашиглаж байна, банц тоосго, мөс болоод за бусад зэвсэглүүдийг яаж ашиглаж байна.
За мөн одоо таеквондогийн одоо техникийн гой эргэлттэй грацтай өшгөлтүүдийг яаж гүйцэтгэж яах гэдгийг бас харгалзаж оноог өгдөг ёс жоромтой байгаа. За энэ одоо тайзан дээр гарч ирсэн клуб. За энэ бол Улаанбаатар хотын Олимпик клуб гарч ирсэн байна. За одоо маш хөөрхөн жүжиглэлтийг бол одоо сэтгэж харуулсан байгаа нь харагдаж байна. Насны хувьд бол одоо нэг насны амралтын болдог шүү дээ. Тийм, эдгээр маань одоо бага насны үзүүлбэрийг үзүүлж байна. Бага насныхан маань. За Олимп таеквондо клубын дамжуулалт маань одоо болцолт тулааны үзүүлбэрээ нэг удаа амжилттай үзүүлж дуусгаж байна. За өнөөдөр одоо бас өөрсдийн хөрөө их хөрсдсэн юм одоо сайхан үзүүлбэрийг үзүүллээ. Дивжин дээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нэгэн бүл клубын болцолт тулааны үзүүлбэр явагдаж байна. За нэгэн бүл клубын багш тасгалжуулагчид Эрдэнэ болгон багш маань ажилладаг. За тухайн одоо хайртай хосуудын үерхэл нөхөрл за тэдгэрийг одоо болцож байгаа явцад нь саад болж байгаа залуучуудын төрөмгийлийг харуулсан жүжигсэн тоглолт явагдсан байгаа. За хүүхдүүд маань өөрсдийнхөө одоо чадах чинээгээрээ хөөрхөн сэтгэж таеквондогийн өчөлт, боолт, цохилт мэхүүдийг одоо чадварлаг гүйцэтгэж энэхүү одоо болцолт тулааны жүжигсэн тоглолт маань явагдсан байгаа. За хөтлийн цам 2015 их наадамд маань баг тамирчид мод одоо 5 төрлөөр оролцож. За ялангуяа хөтлийн цам тэмцээд маань шин залуу тамирчид маань маш их өргөн үрээтэй оролцдог. За бусад орон нутгийн тэмцээн болон Улаанбаатар хотод зохиож байгаа тэмцээн оролдоонууд ихэнх нь одоо зөвхөн таеквондогийн кирэгүй бие тулааны төрлөөр болдог бол за энэхүү тэмцээн маань 5 төрлөөр болдгоор маш их онцлогтой. Баг тамирчид маань ирээд 5 төрөлд оролцоод 4 төрөлд нь одоо ялагдал хүлээлээ гэж бодоход нэг төрөлд медаль авснаар одоо шин залуу тамирчид маш урам авдаг. Жил болгон тэмцээн маань одоо 1 сард явагддаг гэсэн бол энэ жил бол төр хойшил 5 сард явагдсан байгаа. За энэ жүжигсэн тоглолтын маань утга санаа маань гэд хайртай үсгийг гинтийн одоо халдлагаас хамгаалаад явж байгаа дөр зэрэг үзүүлсэн байгаа. За дивжин дээр Хөтөл хотын Марната клубын болцолт тулааны үзүүлбэр гарч байна. За мөн одоо хайр сэтгэлтэй нэгэн хосуудын болзоонд одоо балмад танхаа итгэдүүд саад хийснээрээ тухайн жүжигсэн тоглолтын утга санаа эхэлж байна. За хайртай хоёр хосын маань одоо эмэгтэй нь таеквондогийн спортоор хичээлдэг учраас тухайн танхаа этгээдүүдийг хашрааж байгаа жүжигийн утга санаа маань дэлгэцэн дээр харагдаж байна. За тухайн хайртай одоо залуу хамаг юм дуусны дараа гаширч байгаа жүжигийг одоо маш сонирхолтой, хөгжилтэй, нийттэй болгож өгснээр онцлогтой байлаа. За дивжин дээр олон нийтийн аюулгүй байдлыг хангах хамгаалтын газрын харцаг клубын болцолт тулааны үзүүлбэр явагдаж байна.
тухайн жүжигийн утга санаа маань дүрийн эсрэг нэг тухайн таеквондогийн тамирчин маань сөрөг хүчний эсрэг ганцаараа тоглож ялт байгуулж байгаагаар энэ хүү болцол тулааны зохиомж оршиж байна. За уналт одоо цохилтыг бол үнэхээр бас чадварлаг гайхалтай үзүүлж байна. Өсвөрийн цагдаагийн хамгаалтын харцаг клуб маань сүүлийн үедэд тэмцээн оролдоонд тогтмол амжилтыг үзүүлж байгаа. За 360 градустай тончиг өшгөлтийг амжилттай гүйцэтгэж харууллаа. Насан туршидын ангилалд болзол тулааны төрөлд оролцсон Өтөлотын Мараната клубын үзүүлбэр гарч байна. За энэхүү хамгаалтын одоо залуучууд маань хэрхэн одоо хамгаалж исэн зүйлээ алдж байгаа нь одоо жүжигсэн тоглолтоос харагдаж байна. За жүжигийн утга санааг бол одоо хөөрхөн илэрхийлж хүүхдүүд одоо өөрсдөө сэтгэж харуулсан байгаа. За насан туршидын ангилд 18-аас дээш насны ангиллийнхан маань энэхүү ангилд өрсөлдсөн. За болзол тулаан бол одоо хөдөлгөөний эвсэлтэй болгодог. За таеквондо арабик бүжгийн төрөлд бага насанд 3 дугаар байрыг харцаг клуб, 2 дугаар байрыг мөн харцаг клубын 1-р баг, 1-р байрыг Улаанбаатарт эхлэл клуб үлдсэн бол өсвөр насны ангилд 3 дугаар байрыг Улаанбаатарт эхлэл клуб, 2 дугаар байрыг Ирээдүйн Монгол клуб, за 1-р байрыг Хөтөл хотын Мараната клуб үлдсэн байгаа. Насан туршидын ангилалд 3 дугаар байрыг үндэсний биеийн тамирын дээд сургууль, 2 дугаар байрыг Улаанбаатарын эхлэл клуб, 1-р байрыг Улаанбаатарын Олимп клубуд тусалсан байна. За ингээд баг тамирчид маань дурслын зураг татуулж байна. За болзол тулааны төрөлд бага наснд 3 дугаар байрыг Хөтөл хотын Мараната клуб, 2 дугаар байрыг Улаанбаатарын Олимп клуб, 1-р байрыг Дорногой ангийн таеквондо сургуулийн төв, өсвөр насны ангилалд 3 дугаар байрыг Нэгэн бүл клуб, 2 дугаар байрыг Хамгаалтын харцаг клуб, 1-р байрыг Хөтөл хотын Мараната клуб эзэлсэн бол насан туршидын ангилд 2 дугаар байрыг эхлэл клуб, 1-р байрыг Хөтөл хотын Мараната клубуд тус эзэлсэн юм аа. За шагналыг Монголын таеквондо холбооны удирдлагууд гартуулж дурсгалын зураг хамтдаа татуулж байгаа харагдаж байна. Хөдлийн цом 2015 таеквондогийн их наадмын за Пүнзэгийн төрлийн тэмцээн уралдаан эхэлж байна. За ингээ Пүнзэгийн төрлийн тэмцээнийхээ тайлбарт орё. За энэ удаагийн тэмцээн маань эхний 2 төрөл маань амжилттай явагдсан бол дараагийн 3 дугаар төрөл маань таеквондогийн Пүнзэ буюу тоо тосгын төрөлд бага насны ангилд 1-р байр эзэлсэн баг хамт олон маань дивжин дээр үзүүлбэр үзүүлж байна.
За энэ Пүмзэний 3 дугаар байрыг Олимп клубын 2 дугаар баг эзэлсэн бол 2 дугаар байрыг Кёнки клуб 1 дугаар байрыг Олимп клубын 1 дугаар баг эзэлсэн байгаа. За ингээд эхний ээл багууд цуглаа суулж пенальд одоо шалгарсан үзүүлбэрээ дэлгэцэн дээр үзүүлж байна. За өсвөр насны ангилалд 1 дугаар байрыг эзэлсэн Хөтөл хотын Мараната клубын тамирчид үзүүлбэр үзүүлж байна. За энэ удаагийн тэмцээний онцлог гэх юм бол Пүмзэний төрөлд маш олон баг тамирчид оролцсон байгаа. За өсвөрийн 14 баг. За бага насны бүр 14 баг оролцож эндээ шалгарсан баг тамирчид маань эхний 1 2 3 дугаар байрыг эзэлж 1 дугаар байр эзэлсэн тамирчид маань үзүүлбэрийг гүйцэтгэж байна. За Хөтөл хотын Мараната клуб маань Горё Пүмзийг бол үзүүлж байна. Насан туршидын ангилалд нийт 8 баг өрсөлдсөн байгаа. За энэ хүү 8 багаас маань 3 дугаар байрыг Улаанбаатар хотын Нэгэн бүл клуб, 2 дугаар байрыг Улаанбаатар хотын Олимп клуб, 1 дугаар байрыг Улаанбаатар хотын Эхлэл клуб эзэлсэн байгаа. За дэлгэцэн дээр Эхлэл клубын баг тамирчид маань Пүмзэний Кинганг үзүүлбэрийг үзүүлж байна. За тухайн баг тамирчид маань хөтлийн цамд тэмцээнд Эхлэл клуб маань анх удаага оролцож байгаа гэхэд маш олон төрөлд чамгүй амжилтуудыг үзүүлсэн. За энэ гүйцэтгэлээ маш сайхан гүйцэтгэж үзүүлж байна. За тэмцээний үзүүлэх тоглолтын төрөл 4 дахь төрөл маань явагдсан байгаа. За энэ өсвөр бага насны ангилалд 1 дугаар байрыг эзэлсэн Эхлэл клубын тамирчин Элбэг маань үзүүлэх тоглолтыг үзүүлбэр үзүүлж байна. За ингээд нийт 17 багаас шалгарсан энэ хүү тамирчин маань аваргын алтан медалийг болцлыг хангасан. За үнэхээр гайхалтай үзүүлбэрийг Элбэг маань үзүүлж чадсан. За үнэхээр үзэгчд маань Элбэгийг одоо дэмжиж халуун алга туршилтаараа бэлэг өрсөн байгаа. За насан туршидын ангилалд Хөтөл хотын Мараната клубын тамирчин гал унтраах 61 дугаар ангийн онцгой эдлийн алба хаагч Хас Эрдэнэ маань алтан медалийг хүртсэн байгаа. За 3-жаар тоон чег өшгөлт. За 5:40 эргэлттэй өшгөлт. За дараас нь 3 банз агаар толичиг өшгөлж амжилттай гүйцэтгэлээ. За 3-жаар тоон чегийг. За гарт. За ингээд амжилттай гүйцэтгэж 1 дугаар байрыг эзэлсэн байгаа. За энэ насан туршидын 3 дугаар байрыг үндэсний биеийн тамирын дэвсгэрийн бэлгүүн мөнгөн медалийг Эхлэл клубын тамирчин Өмнө Тэмбэл аваргын алтан медалийг Хас Эрдэнээр хүртсэн байгаа. За бага насны ангилалд 3 дугаар байрыг Хөтөл хотын Мөнх Эрдэнэ мөнгөн медалийг Ирээдүйн Монголын Бямс Сүхнаар аваргын алтан медалийг Эхлэн Элбэг хүртсэн. Хөтлийн цом 2015 таеквондогийн их наадам маань нийтдээ 5 төрлөөр зохион байгуулагдсан. За ингээд тулааны төрлийн одоо тэмцээн уралдаанууд эхэлж байна. За хамгийн ихний тулаан бол одоо өсвөр үеийн бага насны хөвгүүдийн 22 кг хэмжээний тулаан. За Олимп сургуулийн тамирчин Бэлгүүн, Арслан клубын тамирчин Болдбаатар нар тулдж байна. За Улаанбаатар хотын Арслан клуб маань
энэ удаагийн тэмцээнд шин залуу тамирчтай оролцуулсан байгаа. Хөхөөлөнгийн тамирчин тоглолтыг хошуучилж байна. За дивжин дээр Монголын таеквондо холбооны шүүгч Батхүү шүүн явуулж байна. За тэмцээний маань шүүлтийн систем Taekwondo Soft програмаар шүүн явуулсан. За хоёр бяцхан тамирчин маань. За маш гоё шийжинд амжилттай очиж Улаанбаатарын тамирчин өөртөө оноог авчирж байна. За тоглолтын 1-р үе 7-1 харьцаатай өндөрсөн. Тоглолтын 2-р үе эхэлж онооны харьцаа 8-2 болж байна. За хоёулаа таеквондогийн спортоор хичээллээд хагас жилийн нүүр үзэж байгаа. За тухайн тамирчин одоо бас яаж хэрхэн удаан хугацаас хичээлснийг одоо тухайн тамирчны бүснийхний өнгөнөөс харж болно. За хоёр тамирчин хоёулаа ногоон бүстэй. За онооны харьцаа 8-6. За Улаанбаатарын тамирчин Арслан Глобийн Болдбаатар маань тоглолтын 2-р үедээ оноог маш сайн ойртуулж байна. За тооны харьцаа 8-7, 9-7 боллоо. За Хөхөөлөнгийн тамирчин ээлж дараалан чэйжэнд одоо өшгөлтүүдийг довтолж оноогоо өөртөө ахиулж байна. Ийхүү Олимп клубын тамирчин Бэлгүн 22 кг-ийн хэмжээнд хөдлийн цом 2015 таеквондогийн их наадмын аваргын алтан медалийн мөслийг хангаж Арслан клубын тамирчин Болдбаатар мөнгөн медалийг хүртгээр боллоо. За тэмцээний 30 кг хэмжээнд Дорногов аймгийн тамирчин Сүхбат Эхлэл клубын тамирчин Ингүүнаар аваргын алтан медалийн төлөө өрсөлдөж байна. За энэ жинд бол одоо хүрэл медалийн мөслийг Олимп клубын тамирчин Батмөх, Хөөрхөнгө аймгийн тамирчин Санжаа Жамц нарын тамирчид хангасан юм а. За баруун талын чэйжэнд таличиг өшгөлт амжилттай довтолж өөртөө нэг оноог авчирлаа. За 4 оноо. За унж явахдаа толгойд эргэлж амжилттай довтолж оноогоо 3 оноогоор ахиуллаа. За Улаанбаатарын тамирчин Дорногов аймгийн Сүхбат Батбаатар багшийн удирдлын дор бэлтгэл сургалтад хийдэг. За Батбаатар багш маань Дорногов аймгийн Сайшаанд замын үүдэд одоо Олимпийн таеквондогийн спортыг хөгжүүлж энэхүү спортоор одоо хүүхд залуучуудыг хичээлэхэд өөрийн үнэтэй хөнөмрө оруулж байгаа. За ээлж дараас маш гоё холболттой өшгөлтүүдийг гүйцэтгэж байна. За Дорногов аймгийн одоо бага нас өсвөрийн тамирчид бол бас чамаагүй сайн өрсөлдөгчдийн тоонд бол зөв эсээр ордог. За ээлж дараас нь дабл чигийн өшгөлтийг бас Сүхбат Улаанбаатарын тамирчин. За баруун талын өшгөлтийг оновчтой болчих тооны харьцаа 14-2 харьцаагаар тоглолтыг илтээ хошуучилж байна. За Хөхөөлөнгийн тамирчны хувьд бол залуу тамирчин. За шин залуу тамирчин маань алтан медалийн төлөө бас гарч ирж тоглож байна гэдэг бол бас шин залуу тамирчин хэрхэн сайжирсан байгаа нь харагдаж байна. За энэ аваргын алтан медалийг Дорногов аймгийн тамирчин Сүхбат авч байна. За 34 кг хэмжээнд өрсөлдсөн тамирчдын аваргын алтан медалийн төлөөх тулаан эхэлж байна. За 34 кг хэмжээний аваргын алтан медалийн төлөө Олимп клубын тамирчин Бэлгүүдээ за Дархуул аймгийн тамирчин Батэрэдүнээр тулдаж эхэллээ. За Дархан аймгаас шин залуу баг энэ удаагийн тэмцээнд ирж оролцсон. Шарын гол сумын Мэнд хоёр дасгалжуулагчтай баг тамирчид маань энэ удаагийн тэмцээнд бас чамаагүй амжилтыг үзүүлсэн байгаа. Мэнд хоёр маань Дархуул аймагт Ариун баяр өгш удирдлагын дор бэлтгэл сургалтад хийж исэн ийм залуу тамирчин маань Шарын голд одоо салбар клуб нэг ажиллаж байгаа.
За онооны харьцаа 4-0. За бэлгүүдээгээ хувьд бол үнэхээр хашир туршлагатай. За зүүн талын хатгалт толгойд хурж өөртөө оноог дахин 3-аар ахиулж байна. Тооны харьцаа 7-3. За бэлгүүдээ маань энэ удаагийн тэмцээнд 4 төрөлд орж 3 алтан медаль, 1 мөнгөн медаль хүртсэн байгаа. За энэ жинд бол одоо хүрэл медалийг нэгэн бүл клубын тамирчин Алтан гэрэл, Тархуул аймгийн тамирчин Гандуулга нарын тамирчид хүртсэн юм аа. За тооны харьцаа 7-4. За баруун талын чээжин дэвшгээс оноод амжилттай давталж өөртөө оноог ашигтайгаар ахиулж байна. За унсан учраас дэвжээний сүг санал өглөө. За он жоохтой эргэлттэй буюу чийжинд тичээгийн өшгөлтийг амжилттай давталж өөрийнхөө оноог 3-аар ахиулж байна. За толгойд мөн амжилттай давтлаа. Ийхүү цаг дуусч аврагын алтан медалийн болцлыг бэлгүүдэд хангалаа. За дэвжин дээр 38 кг-ийн жингийн тоглолт. Хөхлөнгас Улаанбаатарын Олимпик клубын тамирчин Инх Хамгалан, Улаанбулангаас Дорногов аймгийн тамирчин Төр болдноор гарч тоглож байна. За Инх Хамгалангийн хувьд зүүн хөдийн хутуус өшгөлтийг бол маш амжилттай гүйцэтгэв. За тэр яг хилж дуусах байх толгойд амжилттай давталж оноо 3-аар ахиулж байна. За дахин хатглаад за оноогоо авчаад өөрөө зайнаас нь гараад гүйчж байгаа харагдлаа. Онооны харьцаа 6-3. За удаашруулсан бичлэгээс харъя 6-0. За дэвжээний шүүх шийдэхгүй тоглож байгааг сануулга өгч байна. За дахин толгойд амжилттай давталж оноо 9-0 3-аар ахиуллаа. За ийм л одоо айхтар мэдрэмжтэй. За дахин толгойд амжилттай давтлаа. Ерөөсөө хамгаалах сөхөө өгөхгүйгээр л довтлоод байна. За дахин толгойд амжилттай давталж оноо 3-аар ахиулж байна. За тооны харьцаа 12-15-0 боллоо. За үнэхээр зайг бол үнэхээр сайн мэдэрч. За эргэлттэй өшгөлтийг гүйцэтгсэн боловч амжилтгүй боллоо. За унж явахдаа толгойд амжилттай давталж тооны харьцаа 21-3 болж байна. За дахин гүйж орж ирэхэд өөдөөс нь хутуулж зүүн талын өшгөлт. За 29-2. За тооны харьцаа 32-2 боллоо. За үнэхээр л одоо ийм л хашир туршлагатай ийм мэдрэмжтэй тамирчин байгаа Инх Хамгаалангийн хувьд. За унж явахдаа хүртэл толгойд дахин амжилттай давталж оноог 3-аар ахиулж байна. За инхүү ялтыг өөртөө авчирч байна. За хүүгүүдийн 44 кг-ийн жингийн тулаан за энэ жинд бол одоо Арслан клубын тамирчин Тэргэл, Олимпик клубын тамирчин Чин Зөрүүнээр аврагын алтан медалийн төлөөд болцож эхэллээ. За хүрэл медалийн болцлыг Сэлэнг аймгийн тамирчин Ганвыг, Олимпик клубын тамирчин Инхүүр нарын тамирчид хангаад байсан юм аа. За хоёулаа л маш сайн тамирчид бие нэг тоглолтыг маш сайн мэднэ. За дээрээс чики орж иж явах үед одоо доогуур хамгаалтанд өшгөлж оноог өөртөө ашигтайгаар авч байна. За Инх Хамгаалан толгойд мөн амжилттай давтлаа. За тэр өшгөлөх үед түрж яраад оноогоо хамгаалж байна. За энэ хүү жингийн хүрэл медалийг Олимпик клубын тамирчин Инх хоёр мөн хүрэл медалийг Сэлэнг аймгийн тамирчин Ганвыг нар хүртсэн байгаа. Энэ удаагийн хөдлийн цом 2015 таеквондогийн их наадмын за октын хамгийн хөнгөн жим болох 30 кг жингийн аваргын алтан медалийн төлөө тулаан эхэлж байна. За алтан медалийн төлөө
Эхлэл клубын тамирчин Дэлгөөн Хөрхөн аймгийн тамирчин Тэргэл Сарантай тулдж байна. За энэ жинд бол Кёнхи клубын тамирчин Мижин хүрэл медалийн мэдлэгийг хангасан юм а. За Улаанболонгийн тамирчин Дэлгөөн маань одоо нурууны чацаар баг чиглээ толгойд одоо ээлж дараасан амжилттай өшгөлтүүдийг гүйцэтгэж өөртөө оноог авч байна. За одоо эви энэсэл ээлж дараалал довтолж байна. За тоглолтын дараагийн үе мөн амжилттай явагдаж байна. За ингээл гаргаж ирээд за үнэхээр гоё баруун талын сая өшгөлт бол Улаанболонгийн тамирчин мэдэрч за дахин толгойд өөртөө оноог ахиуллаа. Ийм л одоо адтай, ийм л хашир дуршлагтай тэгээд нуруугаар багч гисэндээ өөртөө одоо довтхоны үйлбэрийг маш зөв ашиглаж оноог өөртөө ашигтайгаар түүж чадж байна. За энэ Улаанболонгоос гарч тоглосон Дэлгөөн аврагын алтан медалийн болцлыг хангаж байна. Насан туршид Английн 58 кг жингийн аврагын алтан медалийн төлөөх тулаан сайн удаагийн тэмцээний бас хамгийн сонирхолтой тулааны нэг болсон. За хөдөлгөөний Марната клубын тамирчин Гандорж, Эхлэл клубын тамирчин Төмөн Дэмэрлэр энэ одоо жингийн аврагын алтан медалийн төлөөх тулдаж байна. За энэ жинд бол Орхон аймгийн тамирчин Сүхэрдэн, Олимп клубын тамирчин Гард нарийн тамирчид хүрэл медалийн болцлыг хангасан байгаа. За Хөхөлөнгаас Хөтөлбөрийн Марната клубын онцгой байдлын гал унтраах 61-р ангийн алба банкч Гандорж Улаанболонгоос Эхлэл клубын тамирчин Төмөн Дэмэрлэр аврагын алтан медалийн төлөө тоглож байна. Дивжин дээр Монголын таеквондо холбооны шүүгч Хос хоёр шүүн явуулж байна. За унж явхтаа л тэр толгойд амжилтаа давталж оноог өөртөө авчирч байна. За энэ хоёр тамирчин маань удаа дараалан хооронд улсын авраг шалгалт тэмцээнд 4 удаа таарч тоглосон. За онооны харьцаа эхний үе 3-3 харьцаагаар. За зүүн талын Толичиг өшгөлт Улаанболонгийн тамирчин амжилтаа давталж тооны харьцааг өөртөө ахиулж байна. За хоёулаа л одоо би нэг тоглолтыг маш сайн мэддэг хашир туршлагатай тамирчид. За хоёулаа спортын мастер цолтоо. За тооны харьцаа 6-3 харьцаагаар Улаанболонгийн тамирчин тоглолтын 1-р үед хашуучлаа. За энэ хоёрын тоглолт бол үзэгчдийг бол үнэхээр шуугуулсан. Одоо тухайн тамирчдад дэмжиж байгаа хөгжийн дэмжигчдийн уухаа дуу бол соёлын ордонд бол одоо төгж хоёр тамирчин маш өрсөлдөөнтэй гоё тоглолтыг үзүүлсэн байгаа. За Улаанболонгийн тамирчин эргэлтээ өшгөлт гүйцэтгэх тохиолдолд зайнаас нь гарч хариу довтлохны хоёулбарыг Хөхөлөнгийн тамирчин үзүүлж байна. За ингээл унж явхтаа л толгой дахин амжилтаа довтлол өөртөө оноог ингээд ахиулж байгаа Хөхөлөнгийн тамирчин. Ийм богино займд одоо хөлийг маш хурдтай гаргаж ирдэг Гандоржийн хувьд. За довтчихдоо ба холболттой баруун өшгөлт толгойд амжилтаа довтлоо. За одоо ширсэн бичлэг сарын тэр баруун өшгөлт зүүн шанаанд бол амжилтаа довтлоо. За унж явахдаа дахин зүүн үеийн өшгөлт бол толгойд амжилтаа довтлоо. За унсан учраас дивжиний сүх санаалга өглөө. За санаалга өгч Улаанболонгийн тамирчин торгуулийн оноогоор өөртөө 1 оноо авч байна. За онооны харьцаа 12-0. За инхүү толгойд бас амжилттай довтолж тооны харьцаа 13-13 харьцаатай оноо тэнц тоглолтын 2 дугаар үе өндөрлөж байна. За ийм л гал ассан тоглолтыг үзүүлж үзэгчдийг одоо хөгжөөн баясгадаг
тамирчтай. За тоглолтын шийдвэрлэх 3 дугаар эхэллээ. За Улаанбуулангаас гарч тоглож Төмөн Дэмбэрлийн хувьд Хөвсгөл аймагаас анх олимпийн таеквондо спортыг Нараманд хөгшин мэдээлэлээр хичээлж эхэлсэн. За Хөхөлөнгийн тамирчин Гандаржийн хувьд Хөтөл хотод олимпийн таеквондо спортоор хичээлээ 5 дахь жил болж байгаа. За тэр довтлох үед нь унгаж өөрийнхөө оноог чадварлагаар хамгааллаа. За дивжин дээр улсан учраас сануулга авч байна. За зүүн талын дээр утус өшгөл чийжинд амжилтад авч оноог өөртөө нэхээр ахиуллаа. За зүүн талын өшгөл толгойд амжилтад автулж 90-нд өшгөлж одоо хүрж 17-16-ыг харьцаатай боллоо. За тооны харьцаа 17-17. За ингээл байнга л одоо ээлж дараал биенээсээ оноог ээлжлэн түүжил. За Улаанбуулангийн тамирчин сануулга өгсөн. За зүүн талын өшгөлд амжилтад тооны харьцаа 18-аар зогцсон учраас дахин сануулга өглөө. За ингээд 19-18 харьцаагаар Хөхөлөнгөөс гарч тогссон Гандарж аваргын алтан медалийн болцлыг хангаж байна. Хөтлийн цом 2015 таеквондогийн 4-р удаагийн их наадмын тэмцээнд 5 төрлөөр амжилттай зохион явагдаж дүнгээ гаргалаа. За багийн дүнгээр бага насны ангилалд 24 оноогоор хамгаалтын Харцаг клуб 2 дугаар байрыг 25 оноогоор Дорногой аймгийн таеквондо сургалтын төв 69 оноогоор 1-р байрыг Улаанбаатар хотын Олимп клуб эзэлсэн бол өсвөр насны ангилалд 3 дугаар байрыг Орхон аймгийн баг тамирчид 20 оноогоор 2-р байрыг 35 оноогоор Харцаг клуб 1-р байрыг 38 оноогоор Хөтөл хотын Марната клуб эзэлсэн. Насан туршидын ангилалд 3 дугаар байрыг үндэсний биеийн тамирын дээд сургууль 24 оноогоор эзэлсэн бол 2 дугаар байрыг 27 оноогоор Орхон аймаг, 1-р байрыг 36 оноогоор Хөтөл хотын Марната клуб тус байр эзэлж тэмцээний шилдэг тамирчнаар Хөтөл хотын Марната клубын тамирчин мөн Эрдэнэ, за мөн тэмцээний шилдэг эмэгтэй тамирчнаар Сэлэнг аймгийн тамирчин Сувд Эрдэнээр шагнал хүртсэн бол тэмцээний шилдэг шүгчээр Монголын таеквондо холбооны шүгч Долгормаа, шилдэг дасгалжуулагчаар хамгаалтын Харцаг клубын багш дасгалжуулагч Хатанбаатар нар тус шалгарсан юм а. За энэхүү 2012 оноос 15 оны 4 жилийн одоо нийлбэр дүнгээрээ шилдэг тамирчныг 4 жилд нэг удаа шалгаруулдаг уламжлалтай. За энэхүү 2015 оны шилдэг тамирчнаар 17 медаль хүртсэн амжилттайгаар Хөтөл хотын Эрдмийн ундрал лицей сургуулийн сурагч Мөнх хэлгийн Мөнхбат энэхүү шилдэг тамирчдын шагналыг хүртсэн юм а. Их үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевиз Нямгаргийн спортын амралт нэвтрүүлгийн ээлж дугаараа үзүүллээ. Энэ нэвтрүүлгээр бид үзэгч та бүхэндээ саяхан хөдөл хотноо болсон Хөтлийн цом 2015 таеквондогийн их наадмаас үзүүллээ. За энэхүү тэмцээний үзэгч та бүхэнд Хөдөл хотын Марната клубын дасгалжуулагч хаан шиг тайлбарлаг өргөлээ. За ингээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та бүгдийн цаашдын ажлаас өндөр амжилтыг хүсье. Үзэгч та бүхэн Нямгаргийн амралтаа эдвтэ сайхан үргэлжлэрэй. Та бүхний 7 өдрийн ажил үст амжилт хүсье. Баяртай.